Үзэгчдээ дэлхийн дахинд болж өнгөрсөн онцлог үйл явдлын мэдээллийг хүргэхээр Хятад судлаач доктор Баатар хүүтэй ярилцахад бэлэн боллоо. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд бол үзэгчдээ энэ өдрийн мэнд төвшүүлье. За өнөөдрийн хоёр талаагийн ярилцах сэдэв бол бүгд найрамдах Хятад улсын эдийн засаг болоод олон улсын худалдааны нөхцөл байдлын талаар ярилцсан. За дэлхийн 20 дахь том эдийн засагтай улс болох бүгд найрамдах Хятад улс дэлхийн нийтийн анхаарлын төвд яах аргагүй байна те. Сүүлийн жилүүдэд бүгд найрамдах Хятад улсын эдийн засгийн өсөлт нь уналтанд орсон ч юм уу те. За мөн үл хөдлөх хөрөнгийн салбарын унаалт, за мөн залуучуудын ажилгүйдэл, мөн Америкийн нэгдсэн улстай хийж байгаа худалдааны өрсөлдөөн гэх мэт маш олон асуудлуудад нүр тулгарч байна. Тэгэхээр хоёлаа яг одоогийн байдлаар бүгд найрамдах Хятад улсын өнөөгийн нөхцөл байдал дээр ямар нэгэн талаар яриад эхэллээ. За саяхан бүгд найрамдах Хятад улсын статистикийн төв газраас энэ 26 оны эхний 4 сарын байдлаар эдийн засгийн үзүүлэлтийг бас олон нийтэд мэдээлж байгаа. За Мөнгө дэлхийн банк болон IMF-ийн зүгээс ч гэсэн мэдээллүүдийг бол гаргаж эхэлж байгаа. За ер нь оны эхний 4 сард Хятад эдийн засгийн өсөлт үндсэндээ 4.6%-тай. Төсвийн орлого бүрдэлт энэ харьцангуй сайн 12% өсөлттэй явж байна. За нийт төсвийн орлого дотор татварын болон татварын бус орлогуудын өсөлт адилхан түвшинд байгаа гэдгүүл өнгөрсөн 23-4 оноос өөр төр зураг харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн төвчл сэргэж байна л гэж үзэж болно. За мөн экспорт бол эхний 4 улиралд бол 14% өсөлттэй явж байгаа. Ягаад гэвэл Хятад улсын эдийн засаг бол экспортын чиг баримжаатай эдийн засаг. Өнгөрсөн 25 онд Хятад улсын нийт экспортын гадаад худалдааны цэвэр ашиг 1.80 доллар болсон. За энэ бол дэлхийн түүхний хамгийн том экспортын гадаад худалдааны ашиг гэж үзэж байгаа. За ер нь энэ эхний 4 улирлыг эхний 4 сарыг аваад үзэхээр Хятад улсын хувьд инфляц бол энэ олон жилийн турш энэ бараг дефляцийн түвшинд явж ирсэн. Инфляц жоохон өсөж ирсэн. За энэ бол Хятад улсын эдийн засгийг удирдах, залуурдж байгаа топ эдийн засгчдын хувьд ч тэр олон улсын судлаачдад бол анхаарлыг татж байгаа нь бол инфляцийг зориуд ингэж өлөөж бас эдийн засгийн идэвхжлийг бий болгож бас тодорхой хэмжээний мөнгөний төлөлт хийхээр хийж байна гэж бол харагдаж байгаа. За ер нь энэ 26 он бол Хятад улсын эдийн засагт онцгой чухал. Ягаад гэвэл дөнгөж саяхан 3 дугаар сард бүх Хятадын төлөөлөгчдийн хурлаар баталсан улс ардын аж ахуй хөгжүүлэх 15 дугаар тамжлын төлөвлөгөөний гарааны жил. Тийм ч учраас энэ жил Хятад улсад бол төсвийн алдагдлыг нэлээд ихээр 4%-аар тавьж өгсөн. Төсвийн алдагдлыг бараг түүхэнд хамгийн ихээр сүүлийн 40 жилийн хугацаанд хамгийн ихээр тавиад том хэмжээний төсвийн бүтээн байгуулалтын ажлуудыг хөрөнгө оруулалтуудыг ихээр хийж байгаа. Тийм учраас үүнийг дагалдаад бас барилга бүтээн байгуулалтын болон бусад төсвийн худалдаа авалт за үнэтэй уялдуулаад импортын чиглэлийн орлогууд бол нэмж байгаа. Одоо жишээ нь эхний 4 улиралд импорт бол 20% болж өссөн байна. Энэ бол их хэмжээний тийм эдийн засгийн идэвхжлийг дээрээс нь дотоодын худалдаа авалтыг, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих юм оролдлогууд хийж байгаа нь бол энэ ковидын дараах энэ эдийн засгийн сэргэлт бол их харьцангуй удаа явж байгаа гэсэн энэ дотоодын шүүмжлэлтийг бас даван туулахын тулд Хятадын засгийн газраас хэрэгжүүлж байгаа нэг бодлого. Ер нь энэ оны эхний 4 сард Хятад улсад ихэнх салбаруудад өсөлттэй байгаа. Гэхдээ мэдээж үйл хөдлөх хөрөнгө барилга бүтээн байгуулалтын салбарт бол үндсэндээ 10-аас 10% жишээ нь хөрөнгө оруулалт 13%, за нийт борлуулалт 15%. За дээрэс нь чинь 24 онтой харьцуулахад 24 онд энэ 58 сая хүн барилгын салбарт ажиллаж байсан бол одоо ингээд 52 сая болоод үндсэндээ 6 сая гаруй ажлын байр бол багасж байна. За энэ бол бас Хятад улсын эдийн засгийн өсөлтийг мэдээж хойш нь татж байгаа 5%-аас дээш гарахгүй байхад нөлөөлж байгаа бас нэг том хүчин зүйл учраас энэ Хятад улсын засгийн газрын зүгээс барилга бүтээн байгуулалтын салбарын гол хэрэглээг дэмжих за жишээ нь засгийн газрын бондуудыг өнгөрсөн жил 2 ч удаа бонд гаргаад бас зарим нь амжилттай зарим нь амжилтгүй болсон байгаа. Энэ жил дахиад бонд гаргахлаар бол төсвүүдээр бас нэлээх мөнгө тавьж гисэн байна. 700 тэрбум яны мөнгө тавьж гисэн байгаа. Тийм учраас энэ оны 2 дугаар улирал гэхэд бас тодорхой хэмжээний ахис дэвшил гарах болов гэсэн ийм хүлээлт байгаа тухайд Хятадын дотоодын судлаачид үтсэн байна. За мэдээж энэ Хятад улсын экспортын баримжаатай зах зээл дээр тулгарч байгаа бэрхшээл бол Америкийн худалдааны даймын тарифын
зөрчилдөөний асуудал байгаа. Ялангуяа Америк руу хийдэг экспортон дээр тавьж байгаа зарим нэг бараа бүтээгдэхүүн тавьж байгаа хоригдох. Одоо жишээ нь цахилгаан автомашин дээр за зарим нэг одоо хоёрдмол зорилготой бараа бүтээгдэхүүн дээр чинь 147% татвар гэдэг бол асар үнэтэй ийм татвар хураамж байгаа. За тийм учраас Америк руу чиглэсэн экспорт хэдийгээр багассан ч гэсэн бусад зах зээлүүд дээр бүгдийн ASEAN-ы зах зээл дээр ихэд үндсэндээ 1.80 долларын экспортыг хийж байна. Европын холбоо үндсэндээ 5-6 орчим тэрбум доллар гэх мэт бусад зах зээл рүү тэлэх бодлогуудыг 25 онд хэрэгжүүлсэн бодлогыг хүрнэлөө 26 онд нэлээд амжилттай явж байгаа учраас экспортын орлого бол ийм хэмжээний экспорт бол өссөн нэмэлттэй байна. За хятад улсын энэ нийгмийн эдийн засгийн эхний 4 сарын байдлыг аваад үзэхэд ерөнхийдөө нэг үгээр томьёолбол тогтвортой экспортын чиглэсэн дотоодын хэрэгцээг дэмжсэн ийм бодлогыг хэрэгжүүлсэн эхний 4 сар байлаа гэж харж байна. Тэгэхээр яхаарахгүй сүүлийн үед бүгд найрамдах хятад улс хямд үйлдвэрлэлээс илүү одоо хэмэл оюун ухаан захиалгаан автомашин мөн технологийн үйлдвэрлэлд одоо хүч төрж орж байна гэж байгаа. Тэгээ ер нь энэ эх 5 жилийн нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх энэ 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнд дотор ч гэсэн онцгой дурдсан технологийн салбарт хийж байгаа жилд үндсэн 280 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг шинжлэх ухааны технологийн зардлыг 450-60 тэрбум доллар руу өөрөлдвөл батлан хамгаалал зардлаас илүү энэ рүү илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй технологийн өрсөлдөөнд хятад улс бэлэн байх хэрэгтэй гэсэн үндсэн дээрээс шинжлэх ухааны технологийн үр дүнд ашиглаад дахиад одоо хамгийн орчин үеийн хэмэл оюун ухаан за дээрээс нь сансар судлал, сансрын аялал жуулчлал мэдээж одоо сэргийгдэж эрчим хүч бүгд технологид суурилсан энэ чиглэлийн бизнес, энэ чиглэлийн салбарт тэргүүлэх байр суурийг хадгалахын тулд улсын зүгээс төсвийн төрийн бодлогын татварын бус олон янзын дэмжлэгүүдийг өгч эхэлж байна. Одоо их ойрхоны жишээ гэж аваад үзэхээр одоо энэ оны 4-р сарын 24-нд ч байна. Улсын төрийн зөвлөлөөс шийдвэр гаргаад Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс гэж байгуулж байгаа. Чөлөөт худалдааны туршилтын бүс дотор жишээ нь Хөх хот, Манжуур, Ирээн гэсэн 3 салбартай дид бүсүүдтэй. Жишээ нь Хөх хотын салбар бүс дээр гэтэл зөвхөн сэргийгдэж эрчим хүч за дээрээс нь хэмэл оюун ухаан суурилсан түүний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн аж ахуй нэгжүүд энд орж ирж бүртгүүлнэ. Ингэснээр маш олон төрлийн татваруудыг энэ дээр хөнгөлөлттэй татваргүй эсвэл нэг хөнгөлөлттэй импортын түүхий эдэн дээр суурлаад экспортод гаргах ёстой. Өөрөөр хэлбэл Монгол улсаас 100 тонн төмрийн хөдөр оруулж ирээд чөлөөт худалдааны туршилтын бүстэй үйлдвэрлэл эрхлээд экспортод гаргах юм бол нөөцийн болон галын татваргүй. Харин дотоодын зах зээл рүү борлуулах юм бол татвартай. Гэх мэт ийм бодлогуудыг хэрэгжүүлж байгаа учраас энэ саяхан таны асуудаг шинжлэх ухааны технологид суурилсан өндөр нэмэн үртгийг шингэсэн орчин үеийн технологийн бараа бүтээгдэхүүн бол хятад улсын экспортын орлогыг ихэнх хийж бүрдүүлж байна. За мөн дээрэс нь бас дэлхийд энэ технологийн өрсөлдөөнд хятад улс тэргүүлэх байр суурь нийтлэх хамгийн чухал салбар бол технологийн салбар гэж үзэж байгаа учраас төсвийн хөрөнгө оруулалт их дэмжиж байгаа. За түүнээс гадна хувийн компаниуд энэ салбар руу их хэмжээний одоо хөрөнгө оруулалтуудыг сүүлийн жилүүдэд хийж эхэлж байгаа. Тэгэхээр саяхан бүгд найрамдах хятад улсад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч за мөн Оросын албаны улсын ерөнхийлөгч альчилж уулзлаа тий. Энэхүү уулзалтаар ямар зүйлүүдийг шийдв бас гарц гаргалгааг нь юу гэж харж байна? За энэ өнгөрсөн 25 оны 12 сараас энэ оны одоо 5 сарын одоо ярилцж байгаа 5 өдрийн хугацаа гэдэг бол энэ хагас жилийн хугацаанд хятад улсын хувьд бол юу гэдэг Beijing Time Diplomacy гэсэн ийм нэршил хүртэл. Өөрөөр хэлбэл энэ G7-гийн Японы улсууд 6 орон G20-ийн 12 орны төр засгийн тэргүүнээр бүгд найрамдах хятад улсад одоо төрийн аль биесний альчлууд хийгдлээ. Өөрөөр хэлбэл олон улсын анхаарлын төвд яалтгүй Бээжин төвд нь байлаа. За 2000 одоо энэ 5 дугаар сарын 13-наас 23-ны хооронд 13-наас 15 Дональд Трамп ерөнхийлөгч 19-наас 20-нд Оросын албаны улсын эрхч Владимир Путин. За тэгээд 23-наас 26 Пакистаны ерөнхий сайд гэдэг ингээд энэ бол Golden Week гэж байгаа байхгүй хэлбэл дэлхийн том тэргүүлэх улс орнуудын төр засгийн тэргүүнээр бүгд найрамдах хятад улсад одоо альчил хийж олон улсын
геополитикийн нөхцөл байдал, олон улсын эдийн засаг худалдаанд нөлөөлөх шийдвэр гаргах ийм уулзалтууд бол явдлаа. За Америкийн энэ удаагийн уулзалт бол технологи нэмэх нь одоо худалдаа, технологи нэмэх нь эдийн засгийн чиглэлийн бодлогуудад нэлээд шийдвэр гаргах үйс ийм үйл явдлууд бол цөөнгүй боллоо. Хоёр улсын тарифын зөрчилдөөний өнгөрсөн оны 10 дугаар сараас зарцаасан энэ тарифын зөрчилдөөн ямар нэгэн байдлаар эв зүгээр зохицуулахын тулд за Америкийн нэгдсэн улсын төрийн наримчнаар Марк Рубиогийн санаачлагаар хоёр улсын худалдааны хамтарсан хороо гэж байгуулъя. Бүх асуудлыг энэ хамтарсан хорондоор ярив. Дахин шинээр ямар нэгэн татвар нэмэхгүй, дахин өөр бараа бүтээгдэхүүнийг энэ жагсаалт руу оруулахгүй гэдэг дээр хоёр тал нэлээд зарчмын тохиролцоо хийлээ. За мөн хоёр тал ихэнх бараа бүтээгдэхүүнүүдээр ирж байгаа татваруудыг энэ оны 26 оны сүүлчихэд юу гэдэг Америкаас хятад руу экспортын дөрхөл 10-аас 15%, хятадаас Америк руу хөтөн 22%-ийн ийм татвартай байхаар ихэнх гол нэрийн бараа бүтээгдэхүүнүүд өдөр тутмын хувцас, хунар, жижиг дунд үйлдвэрлэлийн за дээрээс нь юуны цахилгаан бараа гэх мэтийн зүйлүүдээр ийм татварын тарифын нэлээд тийм эерэг тал руу өөрчлөлтийг авчрах талд хоёр талын зарчмын тохиролцоо хийлээ. Гэхдээ мэдээж энэ цаасан дээр бууж батлагдаагүй байна. Энэ оны 2 дугаар хагасад хоёр төрийн тэргүүн дахиад багадаа 2 удаа уулзах тийм боломжууд байгаа учраас энэ дээр бол энэ албачаад явах байх. Өөрөлдвөл 27 онд бол Америкийн худалдаанд арай өөр бас чиг хандлагууд байх болов. Өнөөгийн төвшөнд хүрээд байгаа 500 гаруй тэрбум долларын худалдаа дахиад 600 ойртох болов гэсэн ийм хүлээлт бол хятадын дотоодд ч гэсэн Америкийн одоо компаниудад байна. За энэ удаагийн айлчлалаар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 17 том аж ахуйн нэгжүүдийн дотор хамгийн чухал технологийн авраг компаниудын удирдлагуудыг бас дагуулж айлчилсан. Юу гэдгийг одоо юуны Nvidia-гийн Jason Huang ч юм уу, одоо Apple-ийн ч юм уу, Google-ийн ч юм уу, одоо Boeing-ийн ч юм уу ийм удирдлагууд ирсэн учраас томоохон технологийн компаниуд хятад улсын зах зээлд тус томоохон Америкийн технологийн компаниуд одоо зах зээлээ нэгэчээ гэсэн ийм бас өсөлт яриа хэлцээ явагдсан. За энэ мэдээж цаг хугацааны ийм богино хугацаанд бол шийдэгдэхгүй. Зарим нэг салбаруудад бол нээлттэй байх тийм чиглэл хандлагууд бол ажиглаж байгаа. За энэ Америкийн нэгдсэн улсаас хятад улс нэмэлтээр нэг 17 тэрбум долларын хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаа авах ийм амлалтыг өглөө. За мөн 200 Boeing онгоц худалдаа авна. Гэхдээ энэ цаашаа 750 хүртэл өсөн нэмэгдэх боломжтой. Гэхдээ энэ нь бол буцаад нөгөө тарифын хоёр талын худалдааны одоо хилцээний үр дүнгээс бол шалтгаалаад явах. Ямар ч үс эхний ээлжинд энэ түүхэнд хамгийн том хэмжээний захиалга бол хийгдлээ. Энэ үүнийг дагаад Америкийн нэгдсэн улсад том үйлдвэрлэл ханган нийлүүлэлт ажлын байр бол бий болно. Тэгэхээр энэ бол Дональд Трамп ерөнхийлөгчийн хятад хийсний томоохон үр дүн бол энэ дээр харж байгаа. Ер нь энэ удаагийн Дональд Трамп ерөнхийлөгчийн айлчлалын нэг том үр дүн бол хоёр улсын харилцааны төвшинг бол дээш нь ахиулж өгсөн байгаа. Бүтээлч стратегийн тогтвортой стратегийн түншлэлийн төлөөх Америктэй харилцаа гэж ингэж томьёолж өгсөн байна. За хэдийгээр хоёр улс Америктэй айлчлалын үеэр одоо ямар нэгэн албан ёсны баримт бичигт гарын үсэг зураагүй ч гэсэн ерөнхий дэлхийн эдийн засаг худалдаанд өгж байгаа мессеж бол хоёр тал ямар ч байсан хамтын ажиллагаа бол илүү тогтворчих юм байна гэсэн ийм итгэл найдварууд өгсөн учраас энэ айлчлалын дараа дэлхийн томоохон биржүүд дээрх индексүүд өсөж байна. Томоохон ийм commodity худалдааны компаниудад бол итгэл төрж байна. За хоёрдугаарт нь таны асуусан энэ бас Путин ерөнхийлөгчийн айлчлал юу болоо гэж. Путин ерөнхийлөгчийн айлчлал бол илүү их улс төрийн геополитикийн чиг хандлагатайгаар ийм том айлчлалууд бас боллоо. Энэ чинь 25 дахь удаагийн хятад улс хийж байгаа Путин ерөнхийлөгч 25 дахь удаагийн айлчлал. За энэ айлчлалын хүрээнд 40 эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурлаа. За энэ дотор мэдээж эдийн засгийн агуулгатай зүйлсч байлаа, дэд үтсийн, боловсролын, хүмүүнлэгийн солилцооны хэмжээний ийм агуулгатай бас хамтран ажиллагааны санамж бичиг гэрээнүүд байлаа. За энэ удаагийн айлчлалыг ерөнхийд нь аваад үзэхээр нэг их чухал хамтарсан мэдээлэл дурдсан, хоёр улсын төрийн түргүүний хамтарсан мэдээлэл дурдсан нэг зүйл бол 2001 онд байгуулагдсан сайн хөрш найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээг энэ 25 жилийн ой болж байгаа учраас үүнийг дахиад сунгасан байгаа. За хоёрдугаарт хоёр том дэлхийн тэргүүлэгч, хоёр супер павер, хоёр төрийн тэргүүн
бол олон нийтэд зарласан нэг зүйл бол энэ дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалаад олон улсын харилцаа бол олон тулгуурт шинэ хэлбэрийн хамтын ажиллагаа үүсэж байна гэж энийг бол зарласан нь бол томцоо шинэлэг зүйл байлаа. За мэдээж хоёр талын худалдааг өргөжүүлэх, худалдааг хөнгөлөх талд энэ хоёр талын байгуулсан баримтчгуудад цөөнгөө дурдж байна. Жишээ нь хичээл манжуурын чиглэл дээр гэж одоо нарийн хоёр дахь удаагийн нарийн төмөр замыг байгуулах талаар хамтын ажиллагааны санамж жишээ зурагдж байна. За эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа гэх мэтийн зүйлсүүд байна. За түүнээс гадна хоёр талын хооронд өнөөгийн түвшинд хүрээд байгаа $240 тэрбум худалдааг ер нь хятадын судлаачид үзэхдээ энэ $260 орчим тэрбум хүрэх болов юу гэдгийг Персийн булангийн хямралаас шалтгаалаа Хятад улсын түүхийн нефтийн одоо ханган нийлүүлэлтэнд гарч байгаа дутагдлыг Оросын улбаны улсаас нөхөх боломжийг эрэлхийлж энэ бас нэмэлт худалдаа авалтуудыг хийж явж байгаа гэсэн ийм боломжууд гарч байна. Ер нь энэ удаа энэ хоёр том төрийн тэргүүнээр айлчлаар Хятад улсын хувьд бол эрчим хүчний аюулгүй байдлаа хангах, технологийн аюулгүй байдал тодорхой хэмжээний ахис дэвшил гаргах гэх мэтийн ийм үр дүнтэй айлчлалууд боллоо доо. Тэгэхээр таны саяны хэлсэн худалдааны нөхцөл байдлыг хэллээ. За Монгол улсын хувьд бол нүүрсний экспорт бол эдийн засгийг бүрдүүлэгч гол хүчин зүйл те. Нүүрсний үн ер нь цаашдаа өсөх хандлагатай байна уу? Ер нь энэ дээр юу гэж харж байна? Нүүрсний үн тогтвортой явж байгаа. Яг гэвэл энэ нөгөө Персийн булангийн хямралын дараа газрын тосыг оруулж болох нэг эрчим хүчний хөөсөр бол нүүрс юм гэсэн ийм хандлага байгаа учраас Хятад улсад эрчим хүчний нүүрсний үнийн үнээс бол худалдаа авалт хийж байгаа учраас тодорхой хэмжээний үн өсөө явж байгаа. За Монгол улсын хувьд ч гэсэн зөвхөн 4-р сард 11 сая тонн гэдэг бол өнгөрсөн сараас нэмэгдсэн гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ 40 орчим хувийн өсөлттэй явж байгаа эхний 4 сарын байдлаар. Тэгэхээр бидний хувьд бол үндсэн төсөвдөр тавьсан ийм дүнгээс давсан хэмжээний экспорт хийх 100 сая руу ойртох тийм итгэлүүд бол төрж байгаа. Үнийн хувьд бол тодорхой хэмжээнд өсөд одоо бол тогтвортой байгаа. Эрчим хүчний яг хуу кокч нүүрсний үн өсөд байгаа. Эрчим хүчний үн бол нүүрсний үн өссөн. Гэхдээ худалдаа авалт бол их хэмжээг нэмэгдэхгүй байгаа. Мэдээж шалтгаан нь ч одоо зуны улирал болж байна. Магадгүй 3 дугаар улирал буюу өвлийн бэлтгэлийн үед бол татаа авалт нэмэгдээд ирэхээ үед бол энэ эрчим хүчний нүүрсний худалдаа авалт нэмэгдэх байхаа гэсэн ийм итгэл төрж байна. Тэгэхээр 26 оны хувьд бол бидний хувьд нүүрсний экспортын дээр тийм санаа зовлтгүй их ажтайхан өнгөрчих болов уу гэж бодож байна. Хятад улсын одоогийн эдийн засгийн нөхцөл байдал манай Монгол дээр яаж шууд нөлөөлж байна? Яг хоо мэдээж бид бол нэг салбараас нэг үндсэндээ бараг нэг бүтээгдэхүүнээс л хамаатай шахуу ингэж сүүлийн 2 жил явж ирлээ. Харин өнгөрсөн жилээс эхлээд нөгөө зэсийн үн нэлээд огцом өссөн учраас бидний экспортын орлого үндсэндээ өнгөрсөн жил чинь зэс чинь 5.7 тэрбум, нүүрс 5.5 тэрбумсан, зэс нь нүүрсээ тавсан байхгүй 2015 оноос хойш. Тэгэхээр бас харьцангуй төрөлжиж эхэлж байна. Цаашдаа Хятад улсад өндөр технологийн салбар хөгжих учраас бид зөвхөн нэг төрлийн нүүрс юм уу ийм түүхийн эдэн дээр суурилсан биш. Өндөр технологийн шаардлагатай байгаа чухал ашигт малтамлыг бид хөгжүүлж одоо энэ төрлийн олборлолт экспортыг нэмэгдүүлж чадвал бидэнд бол бас Хятад улсын энэ өндөр технологийн салбарыг дагаж бидний хувьд ханган нийлүүлэлт түүхийн эдийн ханган нийлүүлэлтийг хийгээд явах боломжтой харагдаж байгаа. Тэгэхээр одоогийн байгаа нөхцөл байдал дээр Монгол улс тэ ямар бодлогыг баримтлах ёстой гэж таарч байна? Бид бол юу гэдгийг алин болгон түүхийд экспортлогч байх уу, бид нэмэн үртэг шингээх, эцсийн бүтээгдэхүүн хийх бол бидний одоо алсуудын зорилго. Хоёрдугаарт бас бид нөгөө энэ би түрүү ярианд дурдлаа чөлөө төсүүд байгуулж эхэлж байна. Энэ чөлөө төсүүд байгуулж байгаа нь бол мэдээж худалдааг дэмжих талд нэлээд сайн. Хоёрдугаар тэгтээ бас бидний том хөрсөлдөгчүүд ийм хөрш орнуудаар би бол хөрш орны бомбтуудаар манжуур хөхөд ирээн дээр учраас бид бас чөлөө төсийн бүтээн байгуулах ажлаа нэг яар авчилж хийхгүй бол бид бас энэ Хятад улсаас Европ, Оросын холбооны улс руу чиглэсэн энэ том хэмжээний худалдааны энэ давлгаанд бид хоцорчих вэ гэсэн нэг ийм санаа зовнил бол байгаа. Тэгээ бидний хувьд ер нь цаашдаа Хятад улсын их газар руу чиглэсэн энэ бүсва зам гэсэн санаачлагыг дагалдсан гадаад худалдааны томоохон стратеги явж байгаа үед бид бол үүнээс их айж эмээлгүйгээр харинч сөргүүлж бодлогоо хэрэгжүүлэх бомбтууд, хэлийн бомбтуудыг дагсан
бүтээн байгуулалтууд нөгөө бомтынхаа сэргэлтийг үр дүн нэгэн оролтол үзмээр санагдаж байгаа. Тийм учраас энэ төмөр замын холболтууд гэх мэтийн ажлууд бол бидний хувьд бол нэгэн яарвчилж байгаа, хүлээгдэж байгаа л үр дүн дээ. За баярлалаа. Хоёулаа тэгэхээр дараагийн хөтөлбөрөөр бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье те. За үзэгчдээ ингээд гадаад мэдэн дээр хятад судлаач доктор Баатар Хүүтэй хятадын эдийн засаг болоод дэлхийд дахинд олж өнгөрч байгаа олон улсын худалдааны нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Та бүхэн өдрөө сайхан өнгөрлөөрэй.